Амар мэндүү. Тулаа нэвэртэй подкаст. Уулаар явдаг угалзын зан, уулзаад явдаг хүний зан, үүрээр явдаг үхрийн зан, үерхэж явдаг багын зан. Хавт хасрын домгоос. Есүхэ Баатрин тэр өвлөн хатнаас 3 дугаар жарны хар морин жилийн өвлийн ихэнх сарын шөнийн нэгэнд үүргийг лүгээс соцов гайхамшиг бэлэг төгс нэгэн хөвгүүн мэдлэв. Тэр цагт докторгуугаас солонго татах тэргүүтэн сайн ёр бэлгэс болов. Тэр хөвгүүнийг мэндэлсний 3 хоног дээр эцэг Есүхэ Баатар Татар аймгийн улстай дайлалдаж татар улсын эзэн Тэмүүжин үгээ хэмээгчийг барьж ирсэн тохиолдсон тул бэлэг зохиж баясан баяр хурим хийж тэр хөвгүүний нэрийг Тэмүүжин гэж нэрлэв. Мөнхүү хойд жилд Есүхэ Баатрин их хатан мах галаас нэг охин төрснийг Тэмүүлэн гоо гэж нэрлэв. Бас түүний хойд жилд өвлөн хатнаас нэгэн хөвгүүн атгадаа бөөмөг цус барьж төрөв. Түүний нэрийг Хасар гэж нэрийдэв. Болор толиос. Хавт хасрын олон домгуудаас дээжлэн үргий. Хавт хасар хараалч юм. Урдын яг 8 сарын халуун цагт эзэн Чингис хаан 1000 ав хөдөлгөж, 1000 ном магсаж, 1000 шар тайг дагуулж авд мордож гинэ. Хангай газар явж хайлуу буулга барьж, цагаан талаар хэсэж цагаан цоохоор ирвэс болон цагаан үнэг барьж, шилээр хэсэж шилүүс гөрөөс барьж, шар манхаар явж шар ирээн барс барьж явж байтал гинэд тэнгэр хүтэрж бүсэлхий чинээ цас унаж гамшиг болж гинэ. Чингис хаан шинжээч мэрэгдийг дуудаж учрыг асуув. Архангай нутагт арваалж хар эмгэн гэж хараалч эмгэн байна. Тэр хараал хийж дайсан болж байна гэж зааж гин. Тэгээ түүнийг яаж дардаг вүлээ гэж Чингис хаан асуухад шинжээж цааз хуйл дарагдсан хавт хасрыг гаргаж аврахгүй бол өөр түүнийг дарж гүйцэх хүн байхгүй гэж гин. Хавт хасар тэр үед яасан юм бэ гэвэл эзэн богд Чингис хааны морин уяан дээр нэг үдийн голд уй шувуу ирж дуугарч ирж гин. Чингис хаан хавт хасарт тэр уулыг харваж унгаа гэж зарлиг болжээ. Хавт хасар уулыг харавтал завсарт нь нисэж байсан шаазгаа дайрагдж уулыг дутаачгаж гин. Үүнд Чингис хаан ихэд хэлэгнэж би чамааг уулыг харав гэснээс биш шаазгааг харав гэвүү. Чи миний зарлигийг зөрчлөө гэж хэлээд дүүгээ 100 алтын хар худагт хийгээд дарчгаж гин. Тэр тухайд хавт хасрыг гаргаж аваад арваалж хар эмэгнийг даруулахаар явуулж гихүүлээ. Хавт хасар удаан хоног худаг твтээд хүч тамиргүй болж худгаас гарч дийлэхгүй болоод байжээ. Хавт хасар надад 100 хар хоньны мах идүүлбэл би дайсныг чин дарыг гэж амаалджээ. Тэгээд хавт хасар нэг өдөрт 1 хар хоньны мах идүүлж 100 хоног тижээгээд тамир сүлд оруулж худгаас нь гаргаж авчээ. Хавт хасар ахтаа мөргөж хэллээ. Би тэр дайсныг чин дарахаа дарыг. Хавирга руу нунагвал хавт хасар надад мó, төрүүгээр нунагвал төрд мó, араар нунагвал ахад мó, аль тийш нунагах вэ гэж гин. Богд эзэн сонсоод төрүүгээрээ унавал төрд мó гинүү. Төрд мó бол төмөнд зовлон болно. Төрд мó байж үл болно. 10 руугаараа унагвал хаанд муу гинүү. Хаан бол төрийн эзэн. Төрийн эзэнд муу бол төрд бас муу. Хаанд муу байж үл болно. Хавиргаараа унагвал хавт хасар чамд муу гинүү. Гагц чамд муу болбол ирэхгүй хавиргалуулж унаг гэж зарлиг болж гинэ. Хавт хасар заа гэж хүлээгээд эзэн хороон дээрээс гараад хангай нутгийг чиглэн яваад маргааш өглөөний наран урахад улаан хадны урд зах дээр Сарвадан овооны ингэр дээр ирж гин. Тэр цагт хатан гол гихч ихэд өргөн байжээ.
урд захын олм нь Сарвадан овоондоор байж, хойд захын олм нь Молцог хушуун овоондоор байж гин. Хавтасар өглөө нь хөлөгт гарч нар орой болоход хөлгөөсөө бууж Молцог овоон хушуун дээр гарч суугаад нар шинкээс эхлээд нумаа татаж дивлээд дуулж маргааш өглөө нар гартал дуулж гинэ. Тэр арваалж хар эмгэн гихч далай нуур шар хусны Бөгтөр хотон гэдэг их хоттой хүрээтэй байж гин. Хотонгийнхон орой дээр гараад хавт хасрын дуулахыг гайхан чагнаж гин. Ийм сайхан дуулдаг залуу нэг шүн дуулаад гарна гихч юу болов? Биеийг нь харж үзье. Гэт хотонгийнхон орой дээр гүн гарч наран зүгт хандаад саравчилж хартал хавт хасар түүнийг хажуу тал руу нь харваад унгачгаж гин. Харавхын хүчинд номынх нь 2 дивэн гот үсэрч гинэ. Урагшаа хандаад үсэрсэн Сарвадан овоон дээр унаж, хойшоо хандаад үсэрсэн далай нуур шар хусны захад унсан юм гин. Арваалж эмгэн бас хавт хасарт харвагдчихснаа мэдчихжээ. Арваалж хар эмгэн болвоос зэвсэгт дайрагдаад шархолж унавч газарт хүрэхгүйгээр хийд босчих бол дахин ам ордог чадaltaй юм. Хавт хасрын суманд оногдоод унах үеэс хотонгийн ирмэг дээр нэг бут хамхуул үзэгдэж гин. Арваалж хар эмгэн түүнээс ноцоод дэшээ босох гэтэл хамхуул нь булгараад доошоо унчихжээ. Арваалж хар эмгэн газарт унаад үхэх болж хамгийн эцсийн хараалаа тавьж гин. Хамхуул чи ургахтаа урга, хавар болбол үндс нь бултар. Хар хогч нь 100 битгий хөр. Хар толгойд хүн 100 нас битгий хөр. Хавт хасрын өрн гэж байдаг гин. Та YouTube дээр Тулааны өртөө подкастыг үзэж ба сонсож байна. Надтай холбогдохыг хүсвэл дэлгэцэн дээр гарч буй мэйл хаяг руу захидал илгээгээрэй. Өмнөд нутгийн монголчууд сонсож байх аваас та бүхэнтэй холбогдохыг хүснэ. Хавт хасрын домгоос 2. Эрт урдын цагт эзэн Чингис хаан Тангад улсыг дайлах үед хараалч хар эмгэн гихч нэгэн болтдоггүй эмгэн байж гин. Энэ хараалч хар эмгэнийг Чингис хааны дүү хавт хасраас өөр хүн дарж дийлэхгүй гин. Тэр үед хавт хасрын бие нь муу байжээ. Тэгээд миний бие 100 хар хоньны шүл овол сая хараалч эмгэнийг дарж дийлэх чадвар орно гэв. Тэгээд 100 хар хонь цуглуулж шүл уулгаж тамир оруулжээ. Хавт хасар мөн уулан дээр баруун шхандад зогсож байгаад уул руу харваж үзв. Тэр уул 3 хэсэг хагарч одоогийн 3 богдын шураг гэдэг 3 адилхан уул болж гин. Ингээд хараалч хар эмгэнийг дарахаар мортоод биеийг нь үзэнгүүд нэг л харавсан чинь сум нь яг хараалч хар эмгэний цээжин биеэр шовтолж гараад хой шуурагч дайвалзан унмаар болж гинэ. Тулааны өртөө подкаст. Тэр эмгэн газар илгэлэн унвал хавт хасрын үрд мөө. Дээш хандан унвал хараалч эмгэний үрдэн мууг нь. Тэгээд харж байтал эмгэн газар илгэлэн унаад хамхуул өвсийг атгаад авсанд хамхуул үндсээрээ үхтээгдэжээ. Үгтээх. Ургамлыг үндсээр нь үс зэргийг угаар нь татж авах. Угзрах, зулгаах. Мөчрөөс нь үхтээх. Мөчрөөс нь угзран татах. Үсээ үхтээх. Үсээ зулгаах. Үсийг зулгаан угаар нь тасар татах. Амаа барьж үсээ үхтээх. Ихэд харамсах. Хараалч эмгэн дахин дээш хандаж унаад хамхуул тасархуул. Хамхуул өвс үндэс хэврэг болтугай. Хар хоньны үндэс тасрах болтугай гэж хэлээд үхэж гин. Иймээс хамхуулын үндэс хэврэг болж үрд хийсэж явдаг болжээ. Бас өвч хар хонь үгүй болжээ. Хар хонь байвч толгой дээр нь биш бол сүүлийн үзүүрт нь цагаантай байдаг болж. Цагаан эмэгнийг алаад одоогийн толь сумын манханд хөхийг нь шатааснаас хөх мах гэж, зүрхийг нь шатаасан газрыг зүрхийн овоо гэж, сүүжийг нь шатаасан газрыг сүүжийн шил гэдэг болжээ. Хараалч эмэгний хевли болон муу махыг нь галд шатаагаад юр сайн шатахгүй болохоор
Шатааж байсан хүнийг нь сандаргаад өөрөө аваад идчихэж гин. Чингис хаан үүнийг сонсоод тэр хүнийг эзэндээ үнэнж сайн түшмэл гээд ноён зэрэг өгчээ. Хожимын муу мянган хошуу гэдэг бол энэ хүний албат мөнгөн. Чухамдаа муу махан хошуу гэж байгаад он удаанд хувраад муу мянган хошуу гих болжээ. Ихээ дээр муу мянган хошууны тухай мөн бичлэг оруулж байсан. Энэ бичлэгийн төгсгөлд тэрхүү бичлэгийн холбоосыг оруулъя. Сонирхохоо чам. 3. Баяннуур аймгийн Ардын өмнөд хошууны ар хормойн Мон уулын дотор Шанган уул гэдэг нэгэн уул бий. Баяннуур аймаг Өвөр Монголын өөртөө засах орны баруун хойд хэсэгт орших газар нутаг. Умар талаараа Монгол улсын өмнө говь Дорноговь аймагтай хиллэж, дорнод талаараа Бугат хот, өмнөддөө Хатан голоор зааглагдаж Ортос хот, өрн зүгтээ Алшаа аймаг гэж өөртөө засах орныхоо 3 нутгаар хүрээлэгдэнэ. Урд энд өөдөөсөө эсрэгзэж харсан 2 уул байжээ. Хойд ууланд нь хараалж хар эмгэн гэж байж, түүний хараал нь хүнд тогтдог байжээ. Хавт хасраас өөр хүн тэр эмгэнийг дарж чадахгүй гин. Тэгээд нэг өдөр хавт хасар хойд уулын зүг хараалж хар эмгэнийг харавжээ. Хараалж хар эмгэн яг өглөөний цайгаас сүүлж байж, хавт хасрын сум эмгэний шанаг атгсан гарыг онож эмгэн цочсондоо шангаа цогсонд шанга нь өмд ууланд тусжээ. Түүнээс энэ уулыг шангат уул гих болж, хараалж эмгэн уулнаас өнхрөн буухта хавт хасрыг худагт дарагддаггүй гэж харааж. Бас хамхуул хатгаж тогтох гэтэл хамхуул тасарсанд уур нь хурж, хамхуул үнцээрээ эрэг гэж хараал тавьж. Үүнээс хойш хамхуул салхи үзмэгцээ үнцээрээ эргэж бүг гэж талыг хэсэн өнхөрдөг болсон гин. Хавт хасар эмгэнд харагдаж худагт дарагдж байжээ. Хүмүүс хавт хасрыг худгаас үрж гаргаад өдөрт нэг ямаа муулж 100 хоног шүл уулгаснаар хавт хасар бие тэнхэрч гинэ. Хавт хасар хараалж хар эмгэний домгуудын үргэлжлэлийг таслаа дараагийн дугаард оруулъя. Та YouTube дээр Тулааны үртэй подкастыг үзэж ба сонслоо. Домог таалагдсан бол сэтгэлдээ үлдээгээрэй. Мөн subscribe тавьчаа дарж хонхоо идэвхжүүлснээр дараагийн бичлэг ороход танд мэдэгдэл очих юм. Нэрээ Facebook дээр Тулааны үртэй гэсэн хуудас бий. Түүнийг минь дагаарай. Танд эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье.